Эй, за юу яцхан залуусаа Newsack in the house. За тэгэхээр миний энэ удаагийн бичлэг бол рэпер Wolfizm-ийн тухай би ярихад бэлдсэн байгаа. За өмнө 3 дугаар болоо та бүхэн бол мэдж байгаа. Don Dior, Wonderful Flower бол орсон. За энэ удаагийн дугаараар маш олон хүний хүсэн хүлээсэн рэпер Wolfizm буюу Гэсэр оролцож байгаа. За Гэсэрийн хувьд бол 1996 оны 2 сарын 15-нд бол төрсэн гах ажилтны өмхөн ортой залуу. За яагаад Wolfizm гэж нэр өгсөн бэ гэхээр одоо Wolfizm гэдэг мэдээ чон изм гэдэг нь үзэл одоо чоны үзэл юм байна. Чон ямар төлөвшөлтөй ангаа яаж барьдаг гихчин чоны үзэл одоо тэгснэ тийм энэнгүй чон одоо үзэл гэсэн утгатай үг юм байна. За анх тэгэл өөртөө юу ч бодоогүй бол Wolfizm гэдэг нэр өгсөн гэж байгаа. За одоо тэгэл өөрийнх нь биер бол дүүрэн Johnny Joyce гэдэг. За тэгээ өгүүлгээс гадна бас рок дуулж чаддаг, бүжиглэх дуртай. За тэгээ pop ертөнцид 5 жил зүтгэж байгаа. 2009 оноос хойш энэ зүйлийг хийж 2011 онд өөрийгөө олж 2014 онд одоо анхныхаа дуу хийсэн байдаг юм аа. Гэх надад сэлдэг зүйлийг нэг чинтэй тэдэн тэврэпинг эсвэл тухайлаараа мохоо харан бүгдийн доорт үзэн намайг бас гоочсон гэсэн бүлэг өгöd одоо моожсон Wolfizm дээрээс нь хараа бүгдийг шоолчихсон намайг тэдэн тэвэн хайрцуул тэдний хажуу би авангард миний гүгс пашлан болохыг сайн сонсч. За тэгээ 2012 онд рэп тэмбэд орж байсан. Харин одоо үүгээр нэг олон дуурд бол ороогүй. Харин тэнд маш олон хэрэгтэй хүмүүстэй бол танилцсан бол ойлгомжтой. Дискутуг ялтаа. Эмзэг сэдвүүд үүсэн чи секс найз хүмүүс дээрээс нөхдүүдийн салтаа. Сүнж өгч хүүхдийн баяр тэмдэглээд яваад байгаа хэрэгтэй. Гэрийг нь хандж битүү шалтан гамбуушин зургтай. Уурчин нүрээд байгаа охин нэрээ намайг майжлаа. Угийн нэстэ удмаар үргэлж хормон донтой гажлаа. Мөнгө олдохгүй байна тэгвэл шүний клубт очиж тайжлаа. Гадуу юунда ирмээд байгаа. За яах юм майжлаа. Үе чи юу өмсч юм бэ? Төркөө лев чи палаж. Ах нь очоод хэлэхдээ ирсэн. Яг гүлэн салаад. За тийм мэдээж ойлгомжтой анх G-ийн клипэн дээр очиж одоо тусалж байсан. Одоо ерөнхийдөө холбоотой байсан энэ хоёр. За тэгээд дуудлагүй бас Big G Wolfizm-ийг релейбл давч түүний карьерийг бол ерөөсөө суг өсгсөн. Chimney baby girl, Zucchini baby girl, I love my baby girl, I love my baby girl. Chimney homie, чи ингийн girl биш, цаавцаахан яг л комет. Би гэлбэр нэмит тоошиг гин мэдэмжүүл цоошин, намайг цоошир зүрхэндээ хийгээ цоожил. Чиний төлөө бүгдийг нь хийнэ. За тэгээ ганц юм бол дуртай дөнгөрөхөд бол рэпер Wolfizm за Cigar за хипхоп жаал энэ мөхтлөг гэдэг клип бидэг залуу за Andrew Floyd гэдэг нэг хамтлагтай байсан. За тэгж жагаад бол дуудлагүй бол 4 дуу хийгээл салсан байдаг. За түрүүнийхээ релейблийнхэн бол ярианд буцаад байгаа. За тэгээд релейбл бол маш олон гоё хийд дуу хийсэн бас карьерийн маш оргил мөчүүд бол релейблд байсан. Тэгээд маш олон сонсогч нартай болсон. За тэгээ гарсан шалтгаан бол одоо асуудлаас үүсээгүй. За гэрээ дуусч байгаа релейблээс бол гарсан байдаг. За тэг гэхдээ бол одоо бол Big G Wolfizm хоёрын хооронд бол ах トゥ угийн хүнлэл бол байдаг. За тэг релейблээс гараад одоо хийсэн хамгийн ихний шийдэл нь бол Chill хэмээх дуу байдаг. Бүгдийг нь оролдож үз шатрахгүйдээ үнхээр easy мөрдлийнхөө төлөө зүтгэн амжилт хүсье тагт толгой харгааргаас сэтгэж бие авьяасаар тэтгэж нэг л мэдгэд бодол билэн олдог гэдэгт итгэж зэгтайсан бол томоор ихэлэн худлаа том авийн зэшөө цагаа тулгаар ээжтэй ивлэх гадагшлагуу даврын эсвэл чил хонго суулхээ хом бичамд дараагийн цомго дуурсгий гарын үсгээ зурж өрхөө цайны ерөөлийг авчуулъя чи бол шинхэн мотор шүдэн амжуулахын амжуулъя гэж Wolfizm-аас дамжуулъя халуухан залуу нас байна чадвартай залуус бас байна чамд ямар асуудал байна чи бүглөөд нүдээ тассан. За тэгээ релейблээс гараад бол ерөнхийдөө бол нэг яг үннийг хэлэхэд бол нэг чанартай шийт бол гаргаж бол ерөөсөө чадахгүй байсан. За тэгээ үүгээрээ бол маш олон хүмүүсийн хардлагыг төрүүлдэг нь бол энэ хаантан сэсэн байдаг шүү дээ. Wonderful DC одоо карьерийг эргэн авчихыг хүссэн гэж одоо ингээд хүмүүс маш олон хүмүүс тэгж таамагладаг. Надад дараагийн цаг хатаг гэрлээ хоёргээ бэндийг зайлуул Хармара бинийхээ бүсэндөө чихээ тайлуул Манай хоёр уг нь хат багын найзууд Гиснэс хинч миний дэсэн биш Чадла байвал зүрхээ дис шаал
Мэдээ байх чинь хамаагүй хоёулаа гуруулаа одоолаа продюсер менежер сонсогч тэнэж 2015 оноос хитэн алдаад хэлээ ама дила сайк ама кiller. За тэгээ саяхан бол Wonderboy-ийн Wolfism DC хариу бол барьсан шийдэн бол цацагдсан. Тэгтээ тэр бол хууль бус учраас би бол энэ дээр бол оруулахгүй. За BSM-д бол их дуу ихийг хүсдэг байсан. Тэгээ түүгүүлэгч түүнийг хүснээр бол болсон. I'm a bad bitch. Quitting you know dog be move back хасыцээ залхдаггүй гэвэл ондоо а гэхдээ сайн гэвэл орондоо хэр хүсгэл юм бол нэрэ чи яг миний доор миний дээр гарах гэж чигээд оролдож үз чадахгүй байж чи зүгээр холооч үз би бас хаяа чигтгөр За тэгээ Токагийн хувьд бол бас тэ хонхны дуун дээрээ бас Wolfism-ийг бас нэлээд хийсэн байдаг. Wolfism-д бас нэлээд үг хандж хэлсэн байдаг. Wolfism гүлэг минь би чамаа надаас гойсон болохоор чи гүлэг минь би чамааг илүү хайрж явсан заа юу. Шээс би чи миний өдөөс бол энийг болоогүй. Чамааг од болгосон ахыг чи би од болгоо зогсчихлаа шээс минь заа юу. За тэгээ үүний дараа бол энийг юу гэж тайлбарласныг бол бүгдээрээ сонсъё. Викторийн хувьд бол нэг жоохон хувийн асуудал байсан. Яагаад гэхээр одоо юу гэдэг те надаас ингэж одоо ингэ асууж яасан бигтэй хариу хэлээгүй лейблд аваагүй ч гэсэн чи ахтай нийлээд ингээ гой лейбл ингээ явж яасан ч гэсэн дараа нь яг надад нэг хувийн байдлаар нэг жоохон муухай цан гарахт нь би нэг жоохон тэгэхгүй би тэгэхэд ингээ дуу хоолойг нь бичээ явж яасан инженер нь би ингээ байсан. Чамааг од болгосон ахаа чинь би ингээ од болгосон. Од бололцох энэ үйл явцад би оролцож цомгийн 14 дугтаа цомгийн 8 дууных нь хоолой над дээр орсон юм байдгаа. Хатаач хүртэл ажиллаж хахад чи над руу бол одоо ингэ инээж харцах. Намааг одоо дооглох те. Намааг одоо доош нь хийх. Тука над руу инглээ гэж инех бол ахын дөө. Жоохон буруудаад дээ шүү. Чи надтай бол ингэж харцахгүй. Жоох ах захтай бай гэж хэлсэн. За тэгээ Wolfism-д бол те freestyle skill бас тун дайжгүй гэдгийг харуулж бас XMF-ийн маркетингийн үеэр бас маркетингийн бичлэгийн үеэр өөрийнхөө фристайл скиллийг бол харуулсан. Yeah. I'm tripping. Right mini clipping. Yeah. Into homie, mini homie сахалтай. Улаанбаатар тэмдэглэж жаргалтай. Хамаагүй би фристайлыг гэж шаажин. Yeah, trap хэмнэлээр үгээ би наажин. Яажин гарууд нь чи XMR-тэй бэлнэ. Бэлэн цэцэн үгс тэжэнтэй. Yeah, үгийг угаасаа би холбоо сурцээ. Yeah. Би яати угаасаа ингээ урцсан ингээ төрцөн хамаагүй биш яати угаасаа им тим библианкин гистако дээр би блокин хамаагүй биш шаачин одоо би тэгэд яаж таалагч нь хамаа одоо би мэдэн замаа өөрийн замаа даргалтай би хамаа аашаасла одоо соли флоу ашаас шас хамаагүй би хийдин угаасаа би шаатын угаасаа би шейди биш болохоор угаасаа зургасаар өнгөрсөн төгсөрсөн одоо нисэн тийч уулзцай ингээ дуусгацай. За тэгээ нэг хэсэг бол хамтдаа бас дуу муу хийжсэн те. Энэ хайлан үслээтэйгээ бас их харилцаа их муудсан юм шиг байгаа. Саяхан бас Don Dior-ын цомгийн нээлттэй үеэр бас те нэлээд муудалсан болсон юм шиг байгаамаа. За тэгээд эцэст нь хэлэхдээ Монголын хипхопт бол зодхон нүдэн шиг хэрэггүй юм бол миний бодлоор байхгүй гэж боддог. За саяхан бол бас Limit King Өвжи Bro-оор бас нэг Boys in the Hood гэдэг клипэн дээр зодоо нүдэнийг маш ихээр сурталчилсан тийм маш утгагүй клипийг хийсэн байсан. За тэгээд ийм зүйл хор байгаасаа Монголын хипхопт хор байгаасаа гэж би хүсэж байна. За тэгээд энэ удаагийн бичлэгээр Wolfism тухай ярьлаа. За дараагийн бичлэгтэр одоо хэний тухай ярих уу? Доор комент хэсэгт бичээрэй үзэгчтэй баярлалаа.